9-р тест 15 дугаар бодлого. За алсын аргачийн диаметр нь бол 52 м бол за периметрийг олох юм байна. За тэгэхээр алсыг харагчийн хувьд бол диаметр гэдэг нь энэ зайг бол хэлж байгаа. За энэ тодор. За тэгэхээр эхлээд энд нэг тойрог авъя. За r радиустай. За тэгэх юм бол диаметр бол бидний хөрөлийн тойргийн төвийг дайрсан юм хөвчийг бол диаметр гэдэг, хамгийн урт хөвчийг. За тэгээд диаметрыг олохдоо 2r гэсэн юм томьёогоор олдог. За энэ тэгвэл диаметр өгөгдсөн тохиолдолд бол r-ыг бол бид нар олж чадна. Радиусыг. За радиусыг олохдоо диаметрыг 2 тооцно гэсэн үг. За эндээс бол радиус нь 26 метр болох нэ. За тэгвэл одоо тойргийн урт буюу периметрийг бол L гэж тэмдэглэжээ. Периметрийг олохдоо 2-ыг үржих нь r, үржих нь p гэсэн юм тоогоор олдог. За p гэдэг тоо бол ойролцоогоор 314 гэсэн юм тоо байдаг. За тэгэхээр эндээс бол тойргийнхоо уртыг олъё. За тойргийн урт маань 2-ыг үржих нь 26, үржих нь p буюу 52 p болох нь. За тэгэхээр хариунаас харж агаад энд одоо p-гүй байх юм бол 314-өөр үржүүлчихнэ. За хэрвээ p-тэй хариунууд байх юм бол p-тэй хариугаа сонгож чинь. За тэгэхээр бид энд өгөгдсөн хариунууд бол бүгд p-тэй байна. За тэгээд 52p гэсэн хариу бол b дээр байна.